Өглөө бүр шинэ эхлэл. Гэхдээ хүн бүрт өөр. Хэн нэгэн дотны хүний үдэж чимээгүйхэн уйлна. Харин нөгөө нь азтай мэдээ авч инээмсэглэнэ. Энэ мэт амьдралын өнгө өдөр бүр солигдсоор л. (1990) оны Улаанбаатар хуучин дэлгүүрүүд, хоосон лангуунууд, хүмүүс урт дараалал зогсон, бараа ховор, боломж бага байсан ч итгэл дүүрэн ирээдүйг мөрөөдөн алхдаг байв. Харин өнөөдөр супермаркетын гэрэл гэгээтэй лангуун дээр дэлхийн бараа өрөөстэй. Гэрлэр гялалцсан хот, технологиор холбогдсон амьдрал, Монгол залуусын сэтгэл улам нээлттэй, бүтээлч, дэлхийд өсөлтгүйц болж байна. Хот хөгжсөн шиг оюун ухаанч тэлж байгаа нь харагдана. Өнөөдөрч тэр, маргаашч тэр амьдралын гол утга нь шантралгүй хичээх явдал юм. Таны өнөөдрийн алхам ирээдүйг бүтээж, өөр хэн нэгний өглөөг гэрэлтүүлчих мэднэ. Сайн байцгаана уу? Намайг жүжигчин Од ирлээдэг. За, сайн байцгаана уу? Намайг Ганбаатарын Алтан дөрөв гэдэг сэтгүүлч мэргэжилтэй. Үнэхээр аимшигт арга өсөж байгаа гэж үзэж байгаа. Саяхан гэхэд нэг жишээгээр одоо маш олон жил Японд амьдардаг найз маань одоо сарын хугацаанд Монголд ирж байгаа байхгүй юу? Тэгэхэд Японд бол юмны ханш бол маш үнэтэй гэдэгт орд юм лээ штэ. Гэтэл Монголдо бараа бүтээгдэхүүн хүнсээ ерөнхийдөө аваад Японд руугаа явах байтал Монголоос одоо юу ч авах хэрэггүй болцсон юм байна. Энд бол бүр Японд байдаг бүх юмнаас үнэтэй хамгийн чанаргүй тийм одоо бараа бүтээгдэхүүн хүнс байна гэдэг бүр сар биш бүр 14 хоног амьдраад явсан жишээ нь. Нөгөө нэг ажил хийж байгаа тулдаа л өртөө байна гэдэг ч юм ер нь бол үнэн штэ. Жүжигчин мэргэжил бол хүний дотоод сэтгэлтэй харилцаж чаддаг цорын ганц мэргэжил. Би бол ажралтай, орлоготой. Тийм. Гэтэл залуу хүний хувьд мэдээж байрны лизингтэй, машины лизингтэй тэднүүсээ төлөөл хүүхдүүдийнхээ боловсролд хөрөнгө оруулахыг ирмэлзээл. Тэгэл амьдарч байна, ажиллаж байна. Хүн мөнгө багтаад ирэхээрээ төрүүч нэмэргээд ирэхээрээ ер нь бол нөгөө одоо химнэх маях руу орох гэдэг. Тэгэхээр өөрөө ерөн зүрийн санхүүгийн боловсрол чи иргэн бүрт аягүй чухал юм байлээ л дээ. Тэгэхгүй яг мөнгөгүй байж байгаад мөнгөтэй болоод цалин буухлаараа гараад 300 тоол идчихдэг айлууд ч байдаг те. Нөгөө дахиад аягүй үнэтэй хоол идээд тэгээд сарынхаа бараг 10 өдрийнхөө хүнсийг нэг орой үрчдэг ч юм уу. Тэгэхээр санхүүгийн боловсрол, санхүүгийн сахилга бат гэдэг хамгийн чухал юм байна. Үндэсний үйлдвэрлэгч Best Food компани олон нийтэд харилцах албанд албаашж байна. Одоо барилгын компани, уул уурхайн компани захирлууч ч байдаг юм уу? Эсвэл одоо яадгийн те мэдэхгүй байна. Би бол яг ариун хөдөлмөрөөр бүр үхтлээ ажиллаад гэхдээ би бүр яг өөрийнхөө одоо насны гэх юм уу? Одоо уран бүтээлчдээсээ тийм доод одоо ханштай гэх юм уу те жүжигч бас биш байхгүй юу? Тэгээд ажиллаад хахад мэдгүй би бол өрнөөсөө бол гарч чадахгүй байна. Өөр хүмүүс бол бас гайхамшигтай амьдарч байгаа одоо ингээл маш олон сая төгрөгийн төлбөр төлдөө ингээд сургуульд одоо хүүхдүүд нь сурдаг ч юм аа те. Энэ хүмүүс бол одоо бас сайхан л шүү дээ те. Тийм боломжтой одоо удам ухсаанаас гаралтай. Тэгэхээр тэр хүмүүс бол бас энд хамаагүй зүйл л дээ. Миний хувьд бол би бол одоо юм байна. Гэхдээ би сэтгэл зүгээрээ хизээд үргэлж аз жаргалтай хамгийн баян сэтгэл зүйтэй бол байсаар ирсэн. Тэгээ энэ л бол миний хувьд бол хамгийн чухал нь л да. Угсаа залуучуудын сэтгэл зүй бол үнэхээр шаландаа хүртэл унж байна. Хайртай бүхнөө орхиод гадагшаа тэд чинь дуртаад яваагүй шүү дээ. Тийм үү? Амьдралаа залгуулах гэж л явж байгаа. Хитэн бор төрний араас л явж байгаа. Буцаж ирэх нь ховорхон байна. Зарим нэг явсан бүр бусдаа төвөг болж тэндээ гэмт хэрэг хийгээч бас хэцүү л байна. Гэтэ яг хаа энэ нийгэм тэр зэрэг байдаг асуудал. Бидний өөрсдөө сонголтын л буруу байна. Хаана бид нэгэндээ сэтгэл гаргахаа болсон байна.
төр засагт гаргасан нэгээ дарга гэж битэл давраасан байна. Бид нэр засаг сууж байгааг хэдий чи бидний өмнөөс ерөөхдөө нэг таатай орчин бий болгоод хууль батлаа дүүлгэж сонгосон бидний ажилчид шүү дээ. Тэгэхэд эдгээр нь бидний уулныхан гэж доромжилчаал бидний хамаг татврын мөнгөөр сайхан тансаглаад сууж шүү дээ. Тэгэхээр залуучууд бид нар жоох ирэмгийн шаардлага тавьдаг байх хэрэгтэй байна. Тэгэд өрөмнүүлд хорвоо морвоо гэж одоо романтик юм яриха болох хэрэгтэй одоо бүр. Би урд нь Монголын ирээдүй айгүй гэгээтэй байна гэж боддог байсан. Сүүлийн 3 жил нэрээ гадагшаач явд юм уу гэдэг бодол төрдөг болсон шүү. Хүн хичээл заяа хичээнэ гэдэг нэг үг өгдөө штэ. Одоо бол заяа нэг хичээгээд хүн хичээх байгаа юм шиг надад санагдав. Хүний зурсан зураг тодорхой одоо хэмжээнд бол байд гэдэгт бол би итгэдэг. Тийм болохоор бүх зүйл хүндэтгэлтэй хандчиж хүн ямар нэгэн зүйл дээр мэдлэгтэй хандчиж сайхан амьдрнаа гэж би бол боддог. Гэтэ энийг угаасаа үнэн гэж боддог. Мөнгө бол миний хувьд нэг чухал биш гэдэг үзэл бодлоор одоо өнөөдрийн өөрийгөө бол бүтээсэн л дээ. Гэхдээ мөнгийг бол би чухал гэж хэлэхгүй ч гэсэндээ мөнгө бол зүгээр амьдрах том зэвсэг гэж үздэг. Тэр хүн эмгтэй байна уу үгүй юу? Урд нь эмгтээчүүд ихэнхдээ төрүүлсэн байна уу? Наад тамаа авахгүй шүү. Би чинь бас нэр төртөө хүн шүү дээ. Алдсаал дуусъя зүгээр үлэн шүс харъя зүгээр ерөөсөө. Хүнийг заавал нөө таньж мэдхийн тулд заавал олон жил олон хугацаа шаардлагагүй. Хүний 3 үг анхны нэг хэдэн ахлах мас нь л хүний хинбэ гэдгийг тодорхойлох бүрэн боломжтой гэж би бол боддог. Монгол орны баруун хязгаар Баян Улгийн аймагт Тавтай морь. Цаст Алтай оргил, тас шувууны нуруу шиг сүрлэг уулс, тааны үнэрт нэвчсэн тал, түүх өгүүлэх хаг, бүргэд нисч, адуу давхих уудам нутаг. Энгүй цэлгэр Монгол орны нэг хэсэг болсон энэ л нутагт хүмүүс байгальтайгаа хамт амьдарч, хүйтийн салхийг сөрж, хүнд нөхцөл хатуужиж ирсэн. 25 дугаар суух телевизийн 21 мянган реалити шоуны 22 дахь цуврал яг энэ нутгаас эхэлж байна. Халаасандаа 21 мянган төгрөгөөс өөр зүйлгүй тэдэнд төвчээр сэтгэл зүрхэл гол зэвсэг болно. Үлгийн нутгийн өглөө хүйтэнч сарилн халуун байна. Тач урд нь Баян Улгад ирж илүү. Би чи одоо 3 дахь ирж3 байгаа. дахь. Хөө би анх удаага л ирж байна. Хаврын тарчиг цагаар 10 хоногт 21 мянган төгрөгөөр амьдрахаар ирлээ. Хамгийн хүнд ер нь бол өвөл хаврын хамгийн хүнд цаг үе. Мал төлөлдөг, мал турхаа байдаг үе. Энэ үеэр 21 мянган төгрөгөөр Баян Улгийн аймагт амьдрахаар ирлээ. Тэг бид нэр Казах төвөнтэйгээд 100 гаруй жил өөр зэрэгцэж амьдарч байгаа ийм төмөн олон дээр хурж ирээд байж байна. Хүмүүсийн ярьж байгаагаар одгэрэл бит хоёрыг хур дагуулж ирлээ гэж ярьж байна. Онгоцны буудлын дээр. Тэгээд энэ хурыг Улаанбаатар руу буцаад авч явна гэсэн бодолтой л байна. Энэ хүн бол сэтгүүлч, редактор, 3 хүүхдийн аав. Бас таны телевизийн дэлгэцээр хизээ нэгэн цагт заавал уулзаж байсан танил царай. Алтан түрүү танай тонёгоор танай хаалгыг тогшиж явсан бол өнөөдөр өөрөө сорилтонд орж байна. Тэрээр 4-р ангид байхдаа тухайн үеийн BBB хүүхдийн сонинд үлгэр үргэлжлүүлэн зохиох хуралдаан төрүүлж, сонин дээр зургийг гарснаар сэтгүүлч болохоор шийдэж байсан гэдэг. Ажлын анхны гараагаа 25 дугаар сүүг телевизээс эхлүүлж байсан бол одоо хүртэл мэрэгжилтэй эзэн болж яваа тууштай нэг юм. Бусдаас асуулт асуух дуртай тэр энэ удаад өөрөөсөө ихийг асуух хэрэгтэй боллоо доо. За миний хувьд анх удаага Баян Улгийн аймагт ирж байна. Тэгэд яг буухад бол агаар бол маш гоё юм. Чиглэг бороо орцсон, тэмлэг сэтгэл санаас гоё байна. Тэгээ яг хоо мэдээж хаврын хэцүү цаг. Гэхдээ бас хавар ханш нэгдэж байна. Тийм учраас бас бүх юм сайхан дэлгэрээд яг ингээд өвлийн үнэтэй сайхан давтсан.
Тийм учраас одоо энэ хаврын сайхан өрн цагт ирж байгаа одоо маш их баяртай байна. Одоо тэгээ анх удаага ирж байгаа болохоор одоо юу болохыг би таашгүй. Түүнийг Багдоршихын од хүрэл гэдэг. Кино, театрын урлагт 15 жил амьдралынхаа хорон мөч бүхнийг дүр бүтээлд шингээж яваа нэг юм. Жигжидийн нэрмжид кино урлагийн дээд сургуульд сугрын болормоо өгшин удирдлагаар суралцж, мэрэгжлийн жүжигчийн замнаа эхлүүлсэн 30 гаруй кинонд дүр бүтээж, уран бүтээлийн тулгуур дүрүүдийг амьлуулсан энэ бүсгүй Гигэ Мусагийн тайзнаас Египтийн олон улсын наадам хүртэл Монгол жүжигчний нэрийг дэлхийн тавцанд тодруулж яваа. Харин энэ удаа тэр тайзан дээр биш, Баян үлгийн уулсын дунд 21 мянгатай амьдралын өөр төрлийн дүрд орж байна. Харамсалтай нь энэ бол жүжиг биш. Энэ бол бодит сарил. Өөр бусдын дүрд чадварлаг тоглодог түүний өөрийн жинхэнэ дүр төрх ямар болохыг манай шоу харуулах болно. Амжилт хүсье. Яг уу эмэгтэйчүүдийн ерөнхийдөө туйлын нөгөө нэг хүсэл нь турах дэглэн барих байдаг баг. Тэгэхээр од гэрлийн хувьд энэ яг бол их тийм аж аргалтай таатаагаар туулах байж магадгүй. Одоо бүр энэ юу шалтгаан болгоод энэ дээр дөрөөж энэ 10 хоногт нэг хэдэн хил хаяа маяа гэсэн бодолтой байгаа байх. Би яхаа бас нэг эрэгтэй хүний шазуур зугаад бас ирэх хүн бас өсөж чаддгийг бас ерөн зүгээр бас арчаатай байж чаддгийг харуулъя гэсэн бодолтой байгаа. Тэгээд од гэрэлтэй амжилт хүсье. Тэгээд 10 хоногийн дараа баяртайгаар таажин асалт хоёулаар нь гоёжин асалтаагаар галбиржуулан тураах маягаар тэгээд уулзах хаа гэж найдаж байна. За тэгээд телевиз үзэж байгаа хүмүүстээ ер нь тэгээд бүгд нь бүх юмных нь одоо амжилтыг хүсье. Тэгээд мэдээж маш сайхан мундаг хүнтэйгээ цахтагаа ингээд өрсөлдөгч байгаа бас баяртай байна. Тэгээд яг өрсөлдөөн гэхээсээ илүү гой Баян үлгийн аймагтай гой танилцж ард иргэд те энэ нутаг устай танилцж байгаа нь бол миний хувьд хамгийн чухал зүйл байгаа. Тэгээд мэдээж ахтай амжилт хүсье. Баах тураарай. Болох байлгүй те одоо юу хэлхээ мэдэхгүй байна. Ямар ч сайн амжилт хүсье. За гэлээ. Урд нь бид Эрдэнэт өмнө говь дарханд 21 мянга реалити шоу нэвтрүүлгээ хийсэн. Харин энэ удаа үзэсгэлэнд байгальтайч амьдралын өртөг өндөр нутаг болох Баян үлгийг сонгосон юм. Зайтай хот, цөөн сонголт, хязгаартай боломж. Ийм газар 21 мянган төгрөгөөр 10 хоног амьдрах боломж бий юу? Одоо тэдний тэсвэр төвчээр сэтгэх чадварыг харахад үлдлээ. За ингээд зочд буудалтай хүрэлцэж ирлээ. За миний байрлах буудал бол Медиана гэдэг юм сайхан буудал байна. За орж ирж байгаа эхний сэтгэл бол маш их тааламжтай байна. Салем. Медиана гонор энэ хос гэлнээс 21 мянга реалити шоунаас явж байгаа 25 дугаар телевизээ. Тэгээд миний буудлын өрөөний карт нь захиалсан өрөө нь. За. Тийм, захиалсан өрөөний. За баярлалаа. Вау, 904 юм уу те? За. Рахмет. Надад бол гоё халуун дулаан, маш гоё тааламжтай сэтгэл төрж байна. Яг тэгэхээр би угаасаа Казахстан бас нэлээд хэдэн найзтай болсон. Хятадд нэг Олангт 44 киногоор 5 сар болсон. Тэгэхэд Казахстан, Узбекистан, Тажикстанаас маш олон уран бүтээлчд ирж ирсэн. Тэгээ Казахстан найзууд маань надад хүртэл нэр өгсөн байдیں۔ Жан гэд хайр, агуу зүрх сэтгэл гэсэн утгатай гоё нэр юм байлээ. Тийм болохоор ингээд яг сайн ойлгохгүй ч гэсэндээ ингээд ерөнхийдөө юу яриад байгааг нь жоохон гадарлах маягт. Баярлаа, тавтай морилноо гэл тиймэрхүү утгатай ярьсан баг гэдэг. За ямар гоё өрөө вэ? Хөө, юу вэ? Би бол хэрэгж болохгүй үсттэй тий. Голден говь. А энэ нэг гоё шоколадууд байна шүү дээ. А бүх төрлөөрөө байгаа юм байна. Аа, гомо, мөтлөө. Шүлний тавг. Оо энэ урамлын тос шүү дээ. Морин.
Энэ дотроо нөгөө чили, розмари, тэг янз бүрийн нөгөө сармис мөрөмстэй тийм нөгөө амтлагатай тийм ургамлын тоснууд байгаа юм. Энэ маш давуу тал юм биш үү? Ер нь бодож гэсэн чинь. Энэ ургамлын тос. Үн чинь бүр төрөл бүрээр байна. Хангалттай. Амьдрах боломж. Гэхдээ одоо яг энэ энтхийн яг үнний ханш яг ямар хаа мэдхгүй болохоор бас сайн хэлж мэдэхгүй байна. Нэвтрүүлэг маань үзэгч танд хүрч байгаагийн ард итгэлтэй ивент тэтгэгчдийн дэмжлэг бий. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч өдөр бүрийн хоолнд хэрэгтэй эзэгтэй ургамлын тос. Өөрийн агуулмж өндөртэй мутал угайман шимтэй амттай B family будаа. Эрүүл мэндэд тустай амталсан тос морморо хамтарч байна. Мөн ивент тэтгэгч Монгол хөрсөн дургасан амттай азар шим. Амьдралыг чимэх амттан Golden Gobi шоколад дэмжин ажиллаж байна. Эдгээр байгууллагын дэмжлэггүйгээр бидний аялал бүрэн болохгүй байсан. Нэгэн зорилгын төлөө бидэнтэй мөр зэрэгцэн алхаж буй та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энүүгээр явах уу те? Энүүгээр эргээд Тэгээд энүүгээр явж байгаад 300 байдгийг 300 явангуудаа ийш иргээд шууд баруун гар тийш иргээд чигээр явж байгаа баруун ирэх ч юм уу те? энүүгээр явна шүү дээ. За таны ажил төрөл сайн уу? Сайн. Би Улаанбаатар хотоос 25 дугаар телевизээ 21 мянган реалити шоу Баян лидер ч нөө хийж байгаа та үзчихсэн үү? Мэдгүй. Яг үзсэн гэж бодлоо хийж байгаа. Тэр яадаг гэхээр нөгөө нэг хамгийн бага мөнгөөр 10 хоног амьдрдаг байхгүй юу? Өдөрт ер нь 1000 төгрөгөөр амьдрна гэсэн үг. Тэгээд нөгөө нэг хамгийн их мөнгөө хоримтлуулж бага мөнгө өрсөн нь хождог. Тэгээд дүүн хайр нэрчээ. Тэгээд би анх удаага Баян лидер ирж байгаа. За амжилт. Баярлалаа. Тэгээд яг сайн ирсэн ч гоё. Бороо тусч яхад онгоцноос болоо. Яг би талаад ирж Монгол явж байгаа талаад ирж штэ. Игч надаа захыг зааж өгөхгүй. Надаа хамгийн түрүүнд таалагдсан юу гэж? Энэ уул ханга. Таалагдсан. Тэгээд дээрэс нь уур амьсгал. Айгуу гоё тийм халуун дулаа уур амьсгалтай. Тэгээд дээрэс нь миний нөгөө нэг амьдрах буудал маань надад их таалагдлаа. Одоо юмны үн ханш ямар вэ? Юмны үн ханш. Одоо юу ч хэлэх вэ? Ер нь боломжтой. Хэцүү. Гайгүй янз янзлаа. Ингэж яваад доош шууд доош уруудаг. Чигээр явж байгаа дөө? Шууд уруудаг штэ. Тэр саарлуу. Тэр саарл. За. Тэгээд тийш эрэнгүүтээ баярлалаа. Та чи таны талбар дээр байнга мэдэж би юм уу? байнга тэнд байдгийг. За. Би таны гоё мөгнөө заяа. Хоёулаа таарлтнаа гэхэд. За. Баярлалаа чи. Ерөнхий ивент тэтгэгч эзэгтэй таны эрүүл сонголт. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч газрын шимээр амьдралд амт нэмэн газар шим. Ядаргаа тайлах. Янзтай ясны шүл. Манай эзэгтэй туслах эзэгтэй тос байна. Монголд үйлдвэрлэсэн үндэсний үйлдвэрлэгч компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн омега 3, 6 витаминаар баялаг болохоор хүний нүүр болон нүдний эрүүл мэндийг гоё дэмжиж өгч байдаг. Транс тосгүй, генийн өөрчлөлтгүй ийм гоё бүтээгдэхүүнийг бүх эзэгтэй нартаа санал болгож байгаа шүү. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, Япон эзэгтэй нар хэрэглээд эхэлсэн байгаа шүү. Эзэгтэй таны эрүүл сонголт. Үндэсний брэнд эзэгтэй ургамлын тос. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. Хичээлээ гэсэн чи өсөөлөх юм. Golden Gobi-гийн шинэ шоколад. Амсаад хөдөлтэй. Нэр юм уу? Бэлг чанар. Монгол амт. Дэлхийн амтыг Монголд үйлдвэрлэв. Golden Gobi. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд.
хайртай хүндээ зориулах хамгийн тансаг бэлэг бол гоо үзэсгэлэнг бүрдүүлэгч Etrabel Cosmetics. La mer qu'on voit danser le long des golfes clairs a des reflets d'argent la mer. Хорин цаг чансан ясны шүл амттай шинтэй янзтай. Хорин цаг чансан ясны шүл амттай шинтэй янзтай. За миний охин хизээ ирэх шин. Энэ жил ахаад очиж амжихгүй юм шиг байна. Дараа очие. Одоо очиж амжихгүй нэ гэж хойш тавилгүйгээр ижи аав дээрээ очиж сансан сэтгэлийн дэвтээгээрээ сансан хүнтэйгээ уулзах мөч хамгийн жаргалтай. Газрын шимээр амьдралд амт нэмнэ. Газар шим. Аз жаргалыг хамтаал Мотлоо брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч B Family So Tasty. Би юу нэг аль болонд ирэхэд голцоо хийх вэ? За ер нь бол тэгээд гайгууд нь хоол гэх юм чинь хаанч явж хийж болно. Тий, галтаа хөвтөй бүрэн эзэмшин гэсэн шүү дээ. Тэгэхээр танд бол тийм боломж өгч гэнэ манай зүгээс. Баярлалаа. Надад ер нь хотог гамбанц нэг шүлмөл нэг ойр зургийн юм хийхтэй байна. За тэгээд ихтэй энэ бүсээ цуглуулж агаад жижиг хэрэгслээ тоох идэх үү? Окей. Бүгдээ. Тусал дэмжээрэй. Бүгдээрээ стенер галтаа гоё эзэмднэ стенер. Одоо миний ажиллах галтагаа миний ерөөдөө ажлын орчин хамгийн чухал орчин байгаа. Тэгээд яг гайгүй хоол хийчих байх л гэж бодож байна. Надтай ерөөдөө хамтарч ажиллах хүнсний ерөөдөө бүтээгдэхүүнийг та бүхэнд ер нь товчхон танилцуулъя. Нэгдүгээр эзэгтэй шар тос. Ер нь шар тос шиг гэж ойлгож байна. Эзэгтэй ургамлын тос байгаа. Манайхан гэхдээ ер нь одоо нэг үе бодвол юм хийдэг болсон шүү. Бүтээгдэхүүн хийгээд одоо энийг бол Япон руу экспортод гаргаж байгаа ийм савлгаатай байна. Мотлоо гэдэг брэнд байгаа. Гоймон. Мотлоо бол дэлхийн шилдэг 10 паста үйлдвэрлэдэг гоймонгийн үйлдвэрийн нэг нь. Тэгэхээр энэ бол бид нар ерөөхдөө дэлхийн брэндийг юу хэрэглээд дэлхийн хавтгаа болж байгаа. Ер нь бол таатай байгаа. Галтгооны манай хүүхдүүд ер нь бол энэ спагеттинд бол илүү дуртай. Тэгээд манай байгууллагын олон өнгийнх болохоор хүүхдүүд идэх сонирхолтой байдаг ийм гоймон. Сонголтууд их байна. За тэгээ B Family-ийн будаа олон төрлөх байгаа. Бид нэг мах чанаад арцтай буцалгаад хүч будаатай шүл янз юм байдаг мэдэн те ер нь бол. За энэ нь найрлан гурвалжин будаа. Гурвалжин будаа байна. За энэ нөгөө цагаан будаа байна. За B Family-ийн бүтээгдэхүүн байна. Мотлоогийн ерөөдөө гоймонгууд байна. Спагетти пастаны гоймонгууд байна. Эзэгтэй ургамлын тос байна. Бас нэг мормора гэдэг энэ юу байгаа. Бас ер нь ургамлын тос. Гэхдээ нэг давуу чанар нь амталсан тос гэх юм уу да. Ер нь бол амталгаатай тос гэж болно. Та заавал хоолндоо саримс ерөөдөө ингээ нухаж хэрчих, саримсыг шууд ингээ идэх сонирхолтой өмөрч бас байдаг те. Ингээ тэгэхээр саримсны амталгаатай тос байна. Энэ сонгоны амталгаатай байна. Энэ халуун чинжүүнийх байна. Энэ розмаригийнх байна. Розмаригийн амталгаатай байна. За ийм бас тоснууд байгаа юм байна. Тэгээд даалгавраа сайн биелүүлэх юм бол 21,000-аар тохируулж авсан хүнсээрээ эднэрээс ирэхдээ шагнуулаад гоё амттай гоё юм идэж болно. Болон даалгавраа сайн биелүүлэх хэрэгтэй, дөрмөө зүчж болохгүй. За ингээ бидний ажил орчин юм байна. За. Одоо тэд 3-5 хоногийн хүнсээ авах гэж байна. Эхний өдөр стратегтэй байхгүй бол болохгүй шүү. 21,000 төгрөгийн аялалд амьдрах ухаан гэж бий. Хэмнэх ухаан гэж бүрч бий. Энэ өдрийн мэндийг хүргэе хичээд танаас юм асуух гээд луун ер нь ногоонууд хиттэй байна. Бөөгийн энэ 1800. 1800. Түнс 1200. 1000 байна уу те? За би харин хүн судлаад явж байгаа. Мах зардаг газар нь хаана вэ? Шигээрээ юу те DT Plaza энэ цагаан хүрээтэй барилт те. Ногоон хүрээтэй.
А энд мах зарж байгаа юу те? Гэрүүгээр эргээд ийшээ явах юм бол том зах худалдаа хийсэн. А тэр нь мах ногоо бүх юм байгаа юу? За мах нь ийшээгээ ногоо нь ийшээ. За. Баярлалаа танд. Тэрлийг захаа олоод ирлээ. За хайж хайсараад мах чимс ногоо худалдаанд бас яг манай хотын шиг нэ тус-тустай байд юм байна. За одоо ямар ч байсан махны газар л яваад оръё. Сайн байна уу хчээ? Сайн байна уу та? Үхрийн яс байгаа юу хчээ? Дүү нөгөө нэг Улаанбаатар хотоос 25 дугаар телевизийн нөгөө нэг 21 мянга гэдэг нэг шоу өгдөг хчээ. Тэрэнд оролцоо явж байгаамаа. Тэгээд өдөрт нөгөө 1000 төгрөгийн худалдаа авалт хийж 10 хоног амьдрах байхгүй юу? Тэгээд одоо хамгийн бага үнээр л нөгөө нэг яс авах гэдэг. Ясаар зардггүй шүү дээ, хайчдаг байхгүй юу? Харин тий хаял ясын л би одоо авах гал. Нурууны ясан байгаа юу? Нурууны ясан байхгүй. Нуруу ястайгаа зарж байгаа. Одоо хүн энд шулаагүй байна. Тийм үү. Нөгөө маш бага мөнгөөр худалдаа авалт хийж 11 амьдрах юм. Тэгээд дүүн хамгийн эхлээд нөгөө үхрийн сайхан яс аваад тэрүүгээрээ шүл гаргаад одоо бор хотодоо тижээд юм удаа гэж одоо байж байна. Үхрийн нурууны яс байвал бас зүгээр л аа. Нуруу энэ юу? Арай шулааг байна уу тий? Шулааг. Тэдэж гайс ирээд шулаад тэгээд ав. Үдээс хашаа хидэд шулах хичээ. 4 цаг. Тэгвэл 4 цагийн үед хичээ ирээд авч болох уу? Тэгээ хамгийн гол нь хичээ хідэн төгрөгөөр та зарах уу? Бид нар ясыг өнгөө юу? Харин тийм байна. Тэр нь яс. Тэгээ би гол нөө тэмцээн өөр дүрмтэй. Би заавал ямар нэгэн мөнгө төлж авах хэрэгтэй. Тэгэхээр та хамгийн бага үнээр. Би тэгвэл тань 100 төгрөг өгч болох уу? Би яагаад гэвэл би нөгөө 100 төгрөг хүртэл надад маш их мөнгө болцоо явж байгаа байхгүй юу? На дандаа грамлж юмыг аавна. Тэгээ би тань 100 төгрөг өгөөд нурууны яс авчи. 100 төгрөг. Аха. Ер нь бол одоо энэ шоуны мань гол онцлог нь 10 төгрөгч гэлтгүү 100 төгрөгч гэлтгүү мөнгө гэдэг бол маш үн цэнтэй зүйлээ. Хүн жоохон мөнгөөр ч гэсэн амьдрах чадвартай байх ёстой гэдэг одоо байдлыг бас хүмүүс бас зөө үлгэр дуурайлаар харуулж байгаа байхгүй юу? За тэгвэл 4 цагийн үед хүрээд ирээ тохирлоо хичээ заа юу. За тэгээд. За би яг одоо махны цах дээр ирсэн байж байна. Тэгээд олон худалдагч ах эгч нараас баахан зөвлөгөө аваад асуулаа. Ерөнхийдөө үхрийн мах, хоны мах бүгд яг Улаанбаатар хотын одоо үн ханштай бүр яг адилхан л байна л да. Тэгээд бас манай Улаанбаатар хот ч гэсэн ялгаагүй хаял ясыг бол хүнд бол үнгүүг нь эсвэл нөгөө нэг хашдаг штэ. Тэгээд тэрний нэг айдлаар яг одоо бас ингээл хаягдаал байж л байна л да. Тэгээд дээрэс нь яг угаасаа өдөрт 1000 ч юм уу 2000 төгрөгийг зарцуулах төлөвлөгөөтэй явна гэхээр яс авахаас өөр сонголт байхгүй юм билээ. Гэхдээ би хоньны ч юм уу ямааны яс сонгохгүйгээр үхрийн яс сонгоё гэж ботсон. Тэр тусмаа нурууны ясыг сонгохоор одоо нурууны яс чинь маш олон нөгөө нэг мах гарах боломжтой. Тэгээ ихчдээ сая яриа тохиролцоод 4 цагийн үед 100 төгрөгөөр худалдаж авах тийм гой боломж гарч ирлээ. Тэгээ үнгүү авч болохгүй учраас тодорхой хэмжээний 100 төгрөгийн ханшаар одоо сайхан хідэн яснуудтай болох нь дээ. Тэрүүгээ чанаад ясны шүлээ гаргана ингээл олон хоол хүнс хийх яг суурэ олчж гин гэж бодож байна. Яг хөө дайвар бүтээгдэхүүнүүд бас би сонирхож байна л да. Угаасаа Монгол хүн чинь дайвар бүтээгдэхүүнүүд маш их хэрэгэлдэг штэ. Одоо толгойн мах уушиг зүрхч гэдэг юм аа. Тэр нь тэдгээр дараагийн хоногудад тэдгэрийг ашиглая гэж ерөнхийдөө бодож байна. Тэгээд манай Баян-Улгийн аймгийн ард иргэд маань бас их гоё харилцаатай маш гоё тийм тосрохоо гоё хүмүүс байд юм байна. Тэгээд энэ ташрын төлөөд бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлье. За тэгээд 4 цагаас игчдэр ирж ясаа авахар боллоо. Одоо гурил аавна. За тэгээд бас нэг асуудал гарсан. Тэр нь юу вэ гэхээр манай энд гурил ямар нэгэн грамм эмийг грамлж өгдөг юм байна. Заавал яг бүтэн тоош гэрнэ. Яг ингээд савснаар нь зардаг юм. Тэгээ савснаар нь авах юм бол хэцүү л дээ. Одоо 1 кг гурилыг 1000 одоо 3500 төгрөгөөр авах болчиход байна л да. Тэгэхээр одоо яа тийм бэлээ гэж бодлоо. Ямар ч байсан энд гурил болон одоо өндөгчд юм яг миний сонирхож байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд байна. Бас ороод үзье. Ах эгчтэй бас уулзаад сайн байна хаа. Таны энд нөгөө гурил болон одоо тиймхүү граммын бүтээгдэхүүнүүд грамлж өгдөг юм байна те.
Би харин грамлж авах хэрэгтэй наа. Тэгээд өгдөгөөс тэр өгөө явуулаад явж байгаа юм бэ. Үгүй та тэгээж ямар гоё юм бэ? Тэх байхаа. Тэгвэл би надад 500 г гурил хэрэгтэй байгаа байхгүй хаа. Аха. Гэхдээ дүүн мэдээж энийг ингээд танаар задлуулж байгаа юм чинь нэг 4-5 хоногийн дараа ахаад талын ирээд авч болох уу? Та яг гоё тэг надад хадгалаад иж гараа заяа. Юу үнэн хэдэл хаа? 3500 юм уу? Ер нь яг л манай хотын үнэтэй адилхан байна да. За тэгэхээр хаа талын авч. За ёстой их баярлаа хаа. Яг 500. Яг 500. Үндэг нэг ширхэг хэд байхаа? 500 гэж. 500? Сэтгэл одоо өндөр байна. Ер нь бол ингэж грамаар хүмүүс бас ховор шүү. Тэгээ сайхан ах маань ийм гой боломж олгоод өгч байна. Энэ шоу өөрөө 100 төгрөгч гэсэн нөгөө нэг чухал мөнгө гэдгийг харуулж байгаа учраас бүх юм гоё үн цэнтэй. Дорооч хэдүү? Дорооч 2500 тийм бэ? Надад хэдүүлгийг нэг 2500 юм уу? Авсаас орж байгаа. Уусаас орж байгаа юм аа. Хамгийн хямдхан дорооч хийж байх уу? Хямдхан байхгүй хаа. Хужааг юм байна. Хужаан шатсан хэдөө? Манай яахгүй. Байхгүй юу? За ямар ч лээсэн өндөг гурилаа бол авчи. Одоо өөр ямар ч мөнгө үрж болохгүй. За хаа гэлалаа. За баярлаа хаа. Уушнаас ч удаан жаргаарэ. Утахгүй уулзнаа. Дүүн энийг үрчин тэгээд яаж хийж байгаа болондоо энэ байтугай хоол хүнсгүй өдрүүд хүний амьдрал зөндөл байдаг ш тэ. Харин ч гурил мөрөлтэй байгаа юм чинь. За хаа баярлаа. За ногоо. Юмс ногоо авах нь тодорхой. Хүнс өдөрт нэг байнга цагаар хоол идэх хүмүүс байдаг ч тэ. Яг нэг цаг болгоод үсээд хоолндоо гарцгаая гэдэг хүн би биш. Миний амьдралын хэмнэл нь тийм. Тэгэхээр өдөрт нэг за 10,000 төгрөг байдаг бол хүнс цуглуулахыг хэн хамаагүй хийн бас. Манай гэр хөдөлмөрийн хуваар тэгш хэрэгтэй. Хэн завтай. Хуваарлж хийдэг. Түүнээс биш би юу гэдгийг заавал нэг ажилтай байхад нь цуг явъягээд ардан цуг ууттай юм бариад ингээ яваад байдаг гөрүү шиг хийдэг. А эхнэр ч гэсэн би юу гэдэг ихтэй хүн би дэлгүүр явахгүй гэдэг юм хоол хийхгүй гэдэг юм тийм хандлага манай гэрт байхгүй. Тэгж юу ер нь бол яг уу ер нь за энэ хоёрыг бод ихч. 2 сая авч. 300 төгрөг. Болж юм. Ер нь ногоог нь ховдоос л авд юм уу те? Ховдоос авд. Аха. Хөрс сайтаа газраас авд юм байна. За махна гэдгийг. Манай мах уу? Оо. Ой, гэхдээ юу? Юу амар юм л да. Махахаар бид хэлэхгүй бах. 500 хаана гэдэг. 500 мөнгө юм дөө. Мөн байгаа юу. За. Юу шүү? Энэ баян үлгэж нэг юмар алдартай. Би өөр маш таад мэдж байгаа нь улаан хойно гэж байгаа. Илүү нугламтай хойно. Тэр нь тэжээ сайтай маш гайхалтай бас. Хойд шүү. 500 наагур байд юм бол. Чирээ намайг би ахаад ороод ирч магадгүй. Яа тэгэл 10 хоног энд амьдрах юм чинь. Тэгээ дөнгөж цайхан онгоцноос боссон шүү дээ. За би 500 г гурил авсан. Нэг өндөг авсан, нэг дороож авсан. За би төлөвснөөс бол яг уу зардал маань их гарчлаа. Гэхдээ яг уу хамгийн гол нь энэс маш олон бүтээгдэхүүнүүд одоо гарна гэдэгт би итгэлтэй байгаа учраас бас гайгүй. Тэгээ энэс хоошоо л нэрээ тас багаар маш багаар худалдаа авалт юм дээ. За амьдрын. Одоо агуудагаа л ийм шоуд орж штэ бүр. Тэгээ бас жоохон туршлахгүй юмнууд гарч ин. Гэхдээ яг манай нутгийн ард түмэн надад бол гайхамшигтай сайхан тусалж байна. Угаасаа миний явсан газар дандаа сайхан хүмүүс явж идэг. Түрүүн талбай дээр нөгөө нэг их захыг зааж өгснэ гэдэг тэгэл харж байгаа үстэй тий. Ийм л байна да. За ингээд 4 цаг маань болоод яг одоо өхрийн ясаа авах гээд ирсэн байна. За ингээд өнөөдөр ингээ 2 дахь орж ирлээ. Тэгээд хүмүүстэйгээ бараг танилцчихлаа. Одоо ингээд байнгын л ах минь одоо 10 хоногт орж ирэх юм дээ. Ах маань бас надад туслаад яснуудыг жижиглж өгч байгаа. Ер нь хамгийн амин дэмтэй хамгийн их мах гарах боломжтой яс бол өхрийн нурууны яс. Аха баярлаа. Яг хайдаг. Гэхдээ эн чинь хэрэгтэй өндөө бол маш хэрэгтэй. Тийм бүтээгдэхүүн байгаа шүү дээ. За ингээд бүгдд нь маш их баярлаа. За. Баярлаа дэмжээрэй. За одоо ингээ ер нь орж ирэх байхаа. Тэгээд
Би шүл гаргаж уух гад. Тэ завчлахаар бол яад үл энд угаасаа хөрөө хэрэглэдэггүй гэж байна. Хайдаг учраас нөгөө хөрөө ерөөсөө октын хэрэглэдэггүй. Тэгээ манай энэ залуу маань сайхан зохиодлоо. Оо болчлоо шүү дээ. Ястай их баярлаа. Тань амжилт хүсье. Надад бас амжилт хүсье. Ахаад орж иж юм зохиулж магадгүй шүү зэ. Йоо. За ямар ч гэсэн амжилттай ингээд сайхан өхрийн ясаа авцсан. Тэгээд ингээд дундуур сайхан хуваацсан. Тэгэхээр тоогоонд маань багтах юм шиг байна. За одоо гарцгаа. Ерөнхий ивент тэтгэгч B Family So Tasty. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. Ядаргаа тайлах. Янзтай ясны шүл. Йоо, хичээлээ гэсэн чи өсөөлөх юм. Golden Gobi-гийн шинжлэл амсад хөдөлтэй. Нэр юм уу? Бэлт чанар. Воо. Монгол амт. Дэлхийн амтыг Монголд үйлдвэрлэв. Golden Gobi. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. Манай эзэгтэй туслахын туслах эзэгтэй тос байна. Монголд үйлдвэрлэсэн үндэсний үйлдвэрлэгч компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн омега 3, 6 Е-витаминаар баялаг болохоор хүний нүүр болон нүдний эрүүл мэндийг гоё дэмжиж өгч байдаг. Транс тосгүй, генийн өөрчлөлтгүй ийм гоё бүтээгдэхүүнийг бүх эзэгтэй нартаа санал болгож байгаа шүү. Үндэсний үйлдвэрлэлд дэмжиж Япон эзэгтэй нар хэрэглээд эхэлсэн байгаа шүү. Эзэгтэй таны эрүүл сонголт. Үндэсний брэнд эзэгтэй ургамлын тус. Ясны шүл. Амттай, шимтэй, янзтай. За, миний охин хизээ ирэх шин. Энэ жил ахаад очиж амжихгүй юм шиг байна. Дараа очие. Одоо очиж амжихгүй нэ гэж хойш тавилгүйгээр ижи аав дээрээ очиж сансан сэтгэлийн дэвтээгээрээ. Сансан хүнтэйгээ уулзах мөч хамгийн жаргалтай. Газрын шимээр амьдралд амт нэмэн. Газар шим. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч газрын шимээр амьдралд амт нэмэн. Газар шим. Ерөнхий ивент тэтгэгч Мора хандалсан тос шин мэдрэмж гайхалтай хослол. Тийм үү. За тийш арай хуучин юм шиг. Би юуштэй танихгүй, би хотын хүүхэд. Би юм худалдаж авахдаа ерөөхдөө хүнийг харж авдээ. Хүнтэй ярилцаж авдээ. Ер нь бол зүрх хаана байна гэсэн бэ? Оо. Үхрийн зүрх үү? Үхрийн шин зүрх. Өнөөдөр. Ваа янз. А? Хөвчин бас байна. Ваа шин энэ тавил хэднэр болох вэ гэж. 14,900 чангадах юм байна. Чи би нэг юм нэвтрүүлэгт орж байгаа байхгүй юу? Маш бага хүнсээр хоол хийж идэх ёстой юм би. Тэгвэл би баян үлгэдэ төрүүлэх гэдэг. Хуваагаад авч болох уу гэж. Тэгвэл ингээ их чи. За яа бодъё. Ингээд авчихвал тийм 11,900 болох уу? Нэг хил 500. Чи би хямдруулж авч болохгүй гэсэн намайг 4 зүрч болохгүй гэсэн бас хэцүү. Би ингэгээр гэж би 5,000 авъя. Зүг байгаа. Нишгэн 5,000 яг сайхан борос гэсэн гэж. Яг л 5,000. Аль юу авч 25 дор суудлаас явчих. Нэг даалгавар биелүүлээ явнаа дүү. Харин сайн юу бас нэг хүн явж байсан уу? Нэг хүүхэн явж гин үү? Тэр юу авсан?
Юу ч аваагүй яа. Тийм бас нэг болж ийн болж за болж ийн. 4 мянга гэчээ. За баярлалаа. За гэлээ. Ялал хүсэж шүү. Ялт хүснэ гэдэг нь сайн үсэж чадаарэ гэсэн үг те. Ер нь бол зарим хүмүүс ер нь жоохон дургуцаад идэв шүү дээ. Юу бичлэг гээд. Манай энэ бас Казакууд ч бас сайхан нээлттэй биш шүү. Уурж бухимдсан юм байхгүй сайхан яаж 2 3 4 5 6 7 8 9 болж байна. Төмсөө ингэ чин сонгоно ингэ чин сүүл мөл бас чаралтай юм чи. Зүрхээ хурчин. Одоо шоолоо хийхгүй мө. Хоолоо хийж идэхгүй юм уу? Хар хүүрээр гарсан юм шүү дээ чи одоо. Өсөж чинь. Ер нь өсөж чинь. Тэг. Гэхдээ ер нь өсөгчөө өөр утга юм байна. Тэр би ер нь сайн тодорхой ойлгож байгаа та нарт хэлнэ. Ер нь өснө гэдэг чинь сэтгхүүд байд юм байна. Тэгээ та нар ирэх өгсөн байж болно. Тэгээ тэрийг идүүлэхгүй үстэй та нар болно. Хаашаа ходод очиж идэх юм уу те би? Мөнгө хэмнэ гэдэг чинь маха хэмнэн, давсаа хэмжин, тосоо туслаар хэмжиж хийхийг л хэлдэг юм байна. 3-5 хоногийн хүнсэндээ хоосон яс хэдхэн грамм зүрх аваад явж явах үе ирнэ гэж тэд санаагүй л байх та. Гэхдээ амьдрал галтгоо шиг. Орц багтаач сэтгэл их бол амт гардаг юм шүү. Оролцогчдод амжилт хүсье. За би сая маш гайхалтай мэдээ сонссон. Яагаад тэгэхээр манай нэвтрүүлгийн зүгээс надад маш гайхалтай бүтээгдэхүүн авах одоо эрхийн бичиг ваучер өгсөн 100,000 төгрөгөнд газар шим одоо компани юм сайхан таршилсан ногоонууд, майнууд одоо өөрсцөө гэдэг юм уу юм одоо савлгаатай юм сайхан бүтээгдэхүүнүүдийг авах эрхийг өгсөн байна. Тэгээ би сонголтоо хийгээл зогсож байна. 3 хоногийн дараанаас ингээ олон хөдөлгөөд байвал үлссэн хүн чинь ааш харан шин машин гарч ирэхлээ шүү. Газар шим 100,000 төгрөгийн эрх өгнө гэж байгаа биз. Өгөх юм байвал аваад өгье. Одоо би сагсаар явах тий. Юм авахгүйгээс хойш. Ямар нэгэн байдлаар биний чинь бол шууд аваад өөрөө 10 хоногийн дотор ингээл идээд ийн гэж бол байхгүй л тий. Мэдээж нэвтрүүлгийн багийнхны өгсөн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлж чадах юм бол одоо өөрийнхөө авсан одоо хүнсний бүтээгдэхүүнүүд дээр тодорхой хэмжээнд илүү баялаг одоо болох зүгээс одоо ингэж өгж байгаа юм байна. Байцааны салаадыг авчдаг юм уу? Энэ болохоор дотроо одоо луувон, чинжүү тийм маш баялаг болно. Хоолны өнгө үзэмж одоо тодорно. Ер нь нэг ингмээр дээ тий. Би 100,000 юм авах хэрэгтэй тийм үү? Майнус ингэ хийдэг болсон юм тий. Герман технологи. За. Юу гэдэг вэ? Монголын газрын хөрсөнд ургуул гэдэг. Аюух ингэж бас явуулд юм байна. Иччихэж штэ, авчаач штэ, мөнгөө өрчөөч л гэдэг юм байна. Гэхдээ мэдээж өрсөж штэ. Бараг юу ч хийдэггүй явж байгаа юм чинь. Манайс ч хамгийн гол бүтээгдэхүүн байхгүй. За, энэс нэгийг авчи. Үеиг салаад авъя. Үеиг гэдэг нэр надад их ойрхон юм те. Энэс нэгийг авъя. 100,000 ч амар их юм авах юм шүү. Сайхан савлгааны энэ жоохон за нэг лич авъя те. Энэ нэг зурны өөрч шүү гэдэг. Амуухтай гэж би юм лич айгүй юу байх гэж бодож шүү. Ер нь за мэдээж хөрөн манжингийн салаатыг бол заашгүй авах хэрэгтэй. Газар шимийн уяг салаад личлийн үед ажлууд маань төлөвлөгөөнөөс хэтэрхий ихтэй байгаа. Ажиг үл байна. Ер нь цааштай болж байгаа хүндрэх шинжтэй юм биш үү? Яг би нэг оюутан байхдаа ажил хийдэг байсан. 4 оюутан байдаг өрөөг би ганцаараа түрээсэлдэг байсан. Тэр би ганцаараа байдаг байсан. Бас нэг тийм оюутан хүнд яг нөгөө орон нутгаас ирсэн оюутан шиг би тийм зовлонд бас туулааг баг. Нэг тал юм бол. Үхрийн зүрхээр шүл хийвэл нэг тийм таатай бас биш байхгүй биш. Гэтэ шүл хурдан шингэн байх гэж би бодож байна. Тэгэхээр би гомн тоорох хийж идэх гэж байгаа. Гэтэ яг өөртөө тааруулсан аягаар гэтэ энэ мэдээж бас 21,000-аар амьдрч болд юм уу болдгоо юм уу. Тэгээ нөгөө талаас өрсөлдөөн байгаа болохоор би яах ёстой. Тэгэхээр анхнаасаа хэлсэн эмэгтэй хүн гэдэг өрсөлдөгчтэй байгаа. Эмэгтэй хүний чинь хүүсийг бол хүнэлж чинь. Гэхдээ өршөөл байхгүй гэж хэлсэн.
Тэгээ хамгийн хэцүү нь шүү дээ. Энэ яг нөгөө тамийн галтгоо гэдэг шиг казак хүч хоолны соёлыг өндөртөө өмсөхгүй. Тэгээд казак рестораны галтгоонд би хоолоо хийж байгаа надад там байгаа байхгүй юу? Энэ үнэрийг мэдэрч байгаа шүү дээ. Тасарсан үнрүүд амар тасарсан 5 4 бүр том талбай 4 бахнууд гарч ийн шүү дээ. Намайг бол тамалж байгаа байхгүй. Хамгийн ихний хоол яг хаа тэгээ сүүл рүүгээ ер нь мяах юм шиг байна шүү. Тэгээ ерөн зүгээр хэлэхэд одоо чинь 6:40 тий 18 цаг болж байна. Энэ бас ресторан ачаал хийхээс өмнө хоол хийх хэрэгтэй юм байна лээ. Ер нь би баг зарим үед бол жишээ нь оройн 6 хүртэл гэртээ очиод 7-8 хүртэл хоол идэхгүй явдгүй байдаг. Өснө гэдэг зүгээр бас нэг юм физиологийн ихэхээс гадна тархинд байдаг байгаас. Тэгэхээр би нэг хоол идэх ёсгүй энэ төрхлөөр улам их өсөд байгаа байхгүй. Тийм асуудал байгаа байхгүй. Тэгэхээр өснө гэдэг бол хүний миний таллна юм. Хүний тархинд байдаг асуудал байгаа байхгүй. Би нэг юм гайхаад нөхрөн ч юм уу те ажил дээрээ байж байгаад ирлээгээд найзуудтайгаа хундаг юм уугаад очихоор эхнэрүүд итгэдэг хүмүүстлөө 7 хоногийн дотор 10 кг тураана гэдэгт итгээд байдаг би гайхаад. Ямар стокгүй байхгүй юм. Хүн таралхад угаасаа ингээд айгүй хурдан таргална тийм юм идэхэд турхад тэрнээс хөлбөр гардаг байхгүй. Тэгэхээр хүн анханасаа юм их зөв идээ зөв юм хийхтэй баймаар юм. Над тэгж бодогдтыг ер нь 1 2 3 за жоохны нэмчихье. Нэмчихсэн даа. Манай касагууд өөрсдөө гоё талах барьдаг баха. Та нар маань гоё талах барьдаг те. Хэр том хэмжээтэй барьдаг вэ? Янз бүр үү? Нэг юм атар талах шиг манай атар талах шиг юм хэмжээтэй. Манай касагуудын барьсан талах авчих юм бол одоо 21,000 reality show-ны хамт олон манад ийм гоё эзэгтэйгээд урамлын тусыг хязгааргүй хэрэглэх эрхээр шагнасан байгаа. Гараас зүраагүй. Үгүй тийм үү? Үнэтэй. Тэгээ энийг өөрөө сайхан хэрэглэж юм чинь. Урамлын тус байна гэдэг чинь ер нь тэгэл болчихж гэсэн үг шүү дээ. Тэгээ бид өнгө цай нөгөө ясаа бүгдийг нь цэвэрлээд янзалчлаа. Одоо тэгтээ шулах дутуу байгаа. Тэгээ ясаа бас тэнд одоо цэвэрлээд тавьсан байж байна. За хамгийн сүүлд нь хоол эцснийхэн дараа десерт идвэл бас гоё идэв штэ тий. Тэгээ тийм болохоор энд нөгөө нэг манай алтан говийн гоё брендийн ийм гоё шинэ ноон цайтай юм шоколад юм байна. Шоколадын үрэл. А энэ болохоор часаргантай шоколадын үрэл юм байна. Тэгээ энэ хоёроо бас ингээд гоё мөстэй усан дотор одоо юу гэдэг хөлдөөгөөд яг зарим идэж байгаа юм шиг идвэл илүү кайф таах гэж бодож байна. Тэгээд страныхаа галтгооноос очихгүй. Хөлдөөгчийн гоё шарх шүүгээд гоё. Салям. Би 9 давхрын хүн байнамаа. Тэгээ түрүү нөө хэлсэн шүү дээ танд нөө уцаар шарх шүүгэний талхыг шарах гэдэг. Зааж болно. Ааха. За айл үү? Оо. За 180-аар үзтээ тий? Тий, 180 200 ч байсан болно. 200-аар 20 минут. 230-аар шарчулж байгаа нь төлөгчч тийм болов гайгүй юу? Энэ 200-аар болчих уу? Тийм ах те халуун байгаа юм чинь. 20 минут. Энд хөөх юм юу ах вэ? Одоо давс дороож гурилал байгаа шүү дээ. Тэгээд дээрэс нь миний зүгээр ингээд нэг тийм сэтгэлийн нэг тийм жор байгаа. Одоо яг харахад ингээд нэг иймэрдүү харагдчих болно. Гэхдээ гараад ирэхээр нь цөмөр харъя те. Одоо хэдэн минутын дараа би ирэхэд болох вэ? Одоо нэг 20 минут болох хаа. Тэр хооронд нь би бас өрөөндөө нэг юм хэлчихье. Гомгийнхан гурилыг бэлтгэж чинь энэ одоо ерөнхийд бас гайгүй болцсон юм шиг байна. Хамгийн гол зүйл нь өндөг баг зэргийн гурил. Ер нь бол тэгэл болоо. Тэрэн дээрээ баяжуулаад ер нь янз бүрийн юм хийж болно л доо. Гэтэ яг янз бүрийн бас нэг цацж байдаг бас нэг юмнууд байд юм аа. Дадаа гэж шиг. Энд яг маш нөгөө нэг баг гурилаар тэгээд зөвхөн дроож ашигласан учраас бас учир дутагдaltaй байгаа. Гэхдээ хамгийн гол нь амт нь маш гоё. Яг би нэг өөрөө тэр шоколадаараа нөгөө зайрмаг хийсэн штэ. Тэгээд дээр хөлдөж байгаа. Тэр болохоор бол орой нэг гэж чинь. Тэгээ энэ талхай чинь би бол одоо ингээд за ингээд 2 гээд энэ би араад авахгүй ч 10 хоног амьдрын штэ. Тэгэн тэр угаа. За энэ ингээд буцалж иг. Тэр хооронд бүгдээрээ Мишийн тоснос хэрглэж болно гэсэн гений өөрчлөлтгүй бүтээгдэхүүн гэж шүү. За гүнэ. Оош тайм хүчтэй гэж.
Би баг одоо өнөөдөр чи хэлээ энийг баг би маргааш талыг халаагаад ичмээр юм шүү үлдээгээд тийм юм байдгүй юу юм. Гэхдээ намсаад хий те. Энд чи баг 2 хүний хоол болж шít баг ер нь бол гомтойгоо нийлээд. За яг би жоохон туршлагууд чинь гэхдээ яг вэ. Дараачуудаагаас бол баах юмэр юм байна. Та нар чинь бол ерөөдөө тустай сайн хоол ундтай явж байгаа юм шүү дээ. Намайг хянангаа өөрсдөө идээд яваад байгаа юм шүү дээ. Гэхдээ өөрийгөө би бодох хэрэгтэй болохоор авсан нөгөө материалуудыг ирэхэд айгүй зөв ашиглахгүй бол эхний удаа жоохон туршлагууд чинь нөгөө хэмжээний нөгөө мэдрэмж одоохондоо байхгүй байгаа дээ шүү дээ. Маргааш өглөө үл даах байлгүй те тосоо ууч. Бэлгүүнүүд бараг жаргал юм шүү одоо ер нь зүгээр 3 хоногийн дараа тасандаа бэлгүнэ байж байвал амар юм шүү. Тэгэхгүй үлсэж яхаар ер нь тэг хүү нь үлсэж чаддаг байх хэрэгтэй юм шиг үлээ юм. Одоо бол чадхаа байсан билээ яг үндэ бол. Урд нь тоодгүй явдаг юм шиг. Манай хавдын төмс ямар удаан болж байна. Гэхдээ муу болохоор яг ингээд гарал усааг нь хийлээ тий. Хавдын төмс гэсэн тий. Ингээд яг надад бол энэ 21,000-аар 10 хоног амьдрахын хувьд бол энэ надад их санагдчихэв. Тэгэхээр над шиг та нарт тийм сэтгэл зүй байхгүй байна л да. Тий. Би ч бас алаан тунд яваад штэ бас тий. 21,000 алаанд яваад штэ. Тэгэхээр дараачудаа бол зүрхээ айгу баг хийх хэрэгтэй байна. Нэг төмс нь бол яг болох юм байна. Ингээл гомтойгоо идчихмээр байгаа байхгүй. Тэгэл өдөрт 2 идчихмээр байгаа байхгүй ингээл. Энд чи гоё зүрх штэ тий. Төмс байгаа. За тэгээ хонсоо хоод идэх гээд яах вэ? Ер нь бол сайхан өнөөдөр сайхан пендит хийдэж аваад маргаашнаас эхлэе та гэж хагаад 5 хоногийн дараа юу ч болцсон. 5 хоног тасралтгүй идсэн байх үү дээ. Гэр мэрэгчүүд одоо ингээ нэг лов монгол үлдээгээр хариулт тавьдаг шийдсэн байгаа шүү дээ. Энд ингээ шүүрд идэв шүү дээ. Ингээ нэгээр шавхаад ингээ. Гэхдээ өөрөөр яваад тэрнээс хойш нөгөө усуугаад ингээ яваад болохоор хүн гэтээ ус үлсдэм байна ер нь. За одоо нөгөө түрүүний яриадсан нөгөө мушгирлцсан сайхан боовоо шарнаа. Тэгээд тостой байгаагийн гол утга учир бол учрыг бол ашиглах хэрэгтэй шүү дээ. Тийм болохоор одоо эзэгтэй ургамлын тосоо хайруулын тавган дээрээ сайхан хийчихье. Тэгэнгүүт миний яхаа нэг баримталдаг зарчим гэх юм бол зовлонг давуу тал болтлоо ашиглаж чаддаг мэдрэмжтэй байх хэрэгтэй гэж би боддог байхгүй. Тэр юу гэхээр хүмүүс ингээл дандаа л бэлэн юм хүсэл, тухтай амьдралыг хүсэл, гоё одоо орчин хүсэл тий. Тэр нь өөрөө тухайн өдөртөө тухтай тайван сайхан мэдрэмжийг өгж байгаа юм нэ. Магадгүй 5 юм уу 10 жилийн дараах зовлон авчрах тийм одоо тийм онцгой зүйлийн эхлэлийг тавьж идэг өөрөө. Сайн зүйл өөрөө. Тэгэхээр жаргал зовлон хоёрыг бол яг тэнцүү хүн идэх хэрэгтэй. Тэгээ тэр чинь хүн ер нь залуудаа ч юм уу жоохондоо ч юм уу зовлонгоо бараг эрт идлээд дуусчвал амарч юм шиг надад санагдаж шин. Би бол одоо ямар нэгэн хүүхдийг хамгийн гол нь одоо сайн сургууль, үнэтэй одоо юу гэдэг хувцс хунар, гоё сайхан хоол хүнс тэр хүүхдэд авч өгөхөөс илүүгээр сэтгэл зүйн дархлаатай хүүхдэд хүмүүжүүлээсэй гэж би хүмүүст хэлмээр санагддаг байхгүй. Тэгэхээр бид нар 1000 хүүхдэд хайрлаад өөрсдөө мөнх бос учраас яваал хүчин. Тэгэхээр бид нар юу хүсэх юм? Ямар нэгэн зовлон жаргалд юу ч тохиолдсон миний хүүхэд сөрж гарч чаддаг. Тийм чадвартай болвол тэгэл миний эцсийн зорилго байхгүй. Миний хүүхд ингээд бүр үнэхээр гайхалтай гадаадд Америкч ч юм уу сургууль сураад тэгтээ ингээл нэг юм болол уйлчдаг амархан ингээл сэтгэлээр унаал юу ч хамаагүй хийхэд бэлэн тийм хямдхан сэтгэл зүйтэй байна гэдэг бол өөрөө одоо миний ээж болсны зорилго биш юм шиг те санагддаг. Нэг удаа нэг сэтгүүлч надаас асуужсэн байхгүй юу? Одоо таны хувьд хамгийн романтик газар айл вэ гэд. Тэм би өөрөө хэлсэн би бол гойгой газар зөндөө явж үзсэн байгаа шүү дээ. Миний хувьд хамгийн романтик газар бол би гэр хороол гэж хэлнэ гэж би хэлсэн байхгүй юу? Тэгээ бүр гайхаад яагаад гээд нөгөөд чинь. Гэхдээ яагаад бол тэр одоо бидний найзууд бүгдөө одоо энэ тийм ингээл амьдрэх хэрнээ яг тэрнийг одоо тошгиж ирдэ шүү дээ. Тэрэн дээр очихоор бараг тайвширдаг. Гой санагдал тэрний уул, энэний худаг, тэрний булан, энэний түүцгээл бид чинь зөндөө олон уудаж явсан газар байгаа шүү дээ. Тэгэхээр би тэрэн тэгж хэлсэн байхгүй юу? Яг тэ зүгээр ингээл уулан дээр шөнөөр гарангууд гэр хороол ингээл гэрлэн насаад нохом хугацаал маш гоё байдаг. Тэнгүүд үүр цайтал одоо нөхөртөө ч юм уу хайртай болцож байгаа залуутайгаа юм яриа л те уулан дээр. Тэгэл тэр мэр бол миний л хувьд ахгүй юу. Одоо баг энэ 70 90 мэр гадаад байснаас илүү хамгийн үнэн бөгөөд хамгийн гоё бодтой дээрс нь маш романтик
Тэгээ тэр даарж байгаа байдал майлын өөдөл нь дулаацуулах гал тий. Тэгэл ингээл айгүй гой удаан тайван ингээл ярилцаал. Тэгэл тэр машины гэрэл ингээл явангууд нөгөө гашаант чинь ингээс сүүдэрлээл ингээл эргэж мэргээл тий. Тэгэл иймэрхүү юм чинь дараа нь ингээл ямар нэгэн уран бүтээл ч юм уу тий янз бүрийн юм ингээл хийж явах үед чинь айгүй гоё идея үүдэн штэ хүнд. Усыг өөрийн гараараа очиж аваад тэрүүгээр хоол хийгээд хувцаа угаагаад нэгт одоо хөдөлгөөнд нь сайн байна штэ. Хоёрт ус гэдэг зүйл ямар үнцэнтэй юм. Энэ хоол шүл одоо ямар үн цэнээр бүтдгийг. Одоо усаа аваад ирж байгаа ээжигээ харж байгаа хүүхдийн хүртэл сэтгэл нь илүү хайраар дүүрждэг байхгүй юу? Би ээжийнхээ өмнөөс энэ усыг аавна. Тэгээд галыг хүртэл те өөртөө түлэн. Тэгэхээр энэ чинь тарих нь хөгжиж шít. Би хідэн чүдэн засаагаад яавал гал ингэдэгдээ. Ингүүл утаа гаранда явандаа угаараас өөртөө сэргийлж чаддаг болдог. Гэх мэтчлээ ер нь бол гэр орол гэдэг бол хүний үйл маш сайн хөдөлмөрт сургадаг гэж үздэг. Одоо би бол тэгж үздэг байхгүй. Тэгэхгүй бол одоо анханасаа төрөөл шууд дулаан ингээл орон байр. Бүх юм нь бэлэн. Гинтийн аюул янз бүрийн нөлөөлөл тэр хүнд хүүхдэд ирээдүйд учрвал өөрийгөө хамгаалж чадахгүй. Ямар нэгэн хоол хүнсээ яаж бэлдгийг мэдэхгүй. Нэг тийм арчаагүй хүн болж хуурах байхгүй. Зүгээр яг шударгаар хэлгээд. Тэгээд дээрэс нь хэрвээ хамаатан саданд нь хөдөө байдаг те эмээ өөж идэм ах ихч идэм юм те байвал хүүхдүүдээ аав ээж нь байхгүйгээр заавал зуны амралтаар нь дор ээж 14 хоног дээшгээ 3 сар байлгах хэрэгтэй. Тэр айлуудын юм хүнд нь туслаад мал хувь одоо яадгийн адуу гэж юу юм, гүү гэж юу юм, гүүг яаж цаад вэ? Үхрийг яаж цаад вэ? Яаж авал одоо хоныг ална гэж хэлдэг юм уу, муулна гэдэг юм уу? Айрыг яаж одоо бүлдээ? Энд чинь тэр одоо эрэгтэй хүүхдтэй бол эрэгтэй хүүхдийн хямрыг тэр чигээр нь сэргэн штт. Ер нь ингээ харж байхад би найз нөхдүүдийнхаа нөхөр хань ижлийг ингээ харж байхад хөдөө ямар нэгэн байдлаар хөдөөний хамааралтай өссөн хүн бол ямар ч лээсэн 2 дахь ч юм уу 3 дахь амьдралыг сонгоогүй байдаг. Гэр бүлдээ үнэнч байдаг. Харилцааны хувьд хүнийг таа гэж хүндэтгдэг. Тийм гой буур сурыг ер нь хөдөөний амьдрал өөрөө өгдөг байхгүй. Хөдөө бол хамгийн ариун байгалийн жинхэнэ үнэн төгс үзэсгэлэн байдаг. Бас хүний сайхан сэтгэл хөдөөл байж байгаа байхгүй. Тэгээ тэр би аз жаргалыг би 1000 гадаадын оронд гоё гайхалтай далайн хажууд идээд тэр аз жаргалыг би хичээч мэдэрч чадаагүй л байхгүй. Тэр хүмүүс ингээл заавал ингээл нэг юм ярахаар нэх ингээл лаг болохгүй бол гадаадаар яриад тийм брэнд ингээл одоо тиймэрхүү юм харахад би сүлдө үзэж чадаач бүр болцсон байлээ. Зүгээр л хүнээрээ байгаа чи гэж одоо бүр хүмүүс бүр тэгж хэлмээр санагдав. Тэгэл би ийм одоо бас нэг тийм хүмүүс гарсан байлээ ингээд төмөс бол муухай хүнс мүнсч гэж байгаа шиг төмөс иддгүү мэддгүү ч гэж байгаа шиг. Гэтэл төмөс ч одоо бүхэл бүтэн улс орныг тэг өсгөлөнгөөс аварцсан те тийм агуу бүтээгдэхүүн штэ. Гэхдээ нөгөө нэг ер нь зовлонгийн түргэн дээр хичээр ингээ эртхэн юмаа бэлтжүүл амар байдаг. Би бол тэгдэж шин ингээд хамаг юмдаа сайхан бэлтжээл. Тэгээд эн чинь битүүмжлэл нь маш сайн хадгалж байгаа юм бол ер нь ямар ч юм муудахгүй. А хүмүүс яг андуураад байдаг байхгүй одоо ингээд наа чи ингээ удцсан юм димич гэдэг юм уу тий. Одоо жишээлбэл би энэ чөмгөр нөө зарцаамаг гэдэг юм уу одоо нэг тийм зүйл талмалхтай тавиад ч юм уу мацахыг амталдаг нэг тийм юу болгож хэрэглэж байгаа байхгүй юу. Тэнгүүт эний чи одоо ингээ сайхан чанаад яг сайхан таглаад хөргөчөнд ингээ яг нам хийхэд бол энэ бол бараг 14 хоног яахчгүй. Би бол одоо мараасаа шахаж юм авмааргүй л нөө хөөх нь бол. Гэтэ өнөөдрийн авсан юм 2 гуйгаад авчдаг байжээ. Жохон үнэтэй л юм авчлаа. За яах. Гэтэ ясаа бас 100-аар 100 төгрөгөөр авчиж байгаа шүү дээ. Тий шүл гаргана, мах гаргана. Чи их олон юм болно. Тэгээ хамгийн гол нь энэ чинь гоё өхрийн яснууд байна. Гэхдээ бас ресторан тавлаад байгаа маас. За. Гэтэ одоо ч өнөөдөртөө бол гайгүй байна. Гэхдээ ер нь бол 2-3 хоногийн дараагаас бол чангарах юм байна. Ер нь тэгж бодлоо. Тэгээ чи хамгийн хэцүү 4 нь үнэхээр чанга юм байна. 4-өөс ирэхдээ нөгөө хуулийн цорхоо гэдэг шиг 4-ийн цорхоо нэгийг хагаад ч байхгүй байгаа байхгүй юу ер нь. Үн хямдруулж авч болохгүй гэж байгаа. Нарийн бодсон байна бас өнөө 25 хүн. Болж байна.
Яг санснаар болсон байна. Би зүгээр эндээс ус авч болно шүү дээ. Зүгээр халуус болно тий. Халуус надад нэг халуус өчгдөх үү? Харин бүр тонголог стаканд ус игээд өглөө. Тэгээ хардах юм байхгүй. Яг энэ байдлаараа материалаараа ингэж зодоод гамгүй хэрэглэх юм бол 5-6 дахь өдөр ер нь энэ хоолоо эргэж санаад баг ойлгох юм биш үү ер нь. Энэ удаа бол хангалттай их гоё хийсэн юм байна ер нь. Заах эхний өдөр гараасаа гэж ойлоо да. Би чи яг сүүлийн 5 жил Германы алдарт брэнд Etabel одоо косметиксийн хамт олонтой хамтраад одоо яг ингээд гоо сайхны бүх одоо мейкапын болон дайрсны одоо юу гэдэг цэвэрлэгээ арчилгаа бүх зүйлсийг одоо юу гэдэг арьсан дээр хэрэглээд 5 жилиг үтсэн байна. Тэгээд ер нь хамгийн сайн буюу хамгийн миний арьсан таардаг хамгийн одоо чухал маш тийм чанартай тийм гоё брэнд гэж би боддог. Нэрээ манай Etabel-ийн хамгийн гоё надад таалагддаг зүйл нь болохоор бүх юм тийм натурал. Ямар ч гоо сайхныхан одоо ямар нэгэн айл нэгэн бүтээгдэхүүнд химийн найрлага нэг ширхэгч ороогүй. Арьсны ямар нэгэн харшилтай одоо үнэрний харшилтай тийм хүмүүст бол ямар ч тийм одоо юу гэдэг харшлын хөдөлгөх бодис байхгүй гэсэн үг хамгийн аюулгүй. Эмэгтэй хүн гэлтгүй эрэгтэй хүмүүсийн одоо арчилгааны бүтээгдэхүүнүүд нь маш гоё байдаг. Бас өсвөр насны хүүхдүүд ингээл яг нүүрэн дээр юм гараад эхэлдэг штэ. Тэрэн дээр нь хүртэл ингээд яг тохирсон тийм нөгөө нэг комод маш ихээр байдаг. Etabel-ийн яг натурал гэдэг энэ мицэл одоо будаг арилгач аахгүй юу. Ингээ хагаад юм жижигхэн хэрнээ ерөөсө 2хан хөвөнгөөр бүх нүүрний будаг маш хурдан ингээд арилдаг. Тэгээ маш тийм тааламжтай үнэртэй ч байдаг юм а тий. Ер нь ингээд бүх зүйлүүд нь ингээд маш сайн. Энийг би дараа нь дэлгэрэнгүй хүмүүстээ бас хэлж өгнө. Гадаа төрх маань зөвхөн гаднах гоо сайхан биш. Хүний өөртөө итгэх итгэл, сэтгэл зүйн эрүүл мэндийн эхлэл. Тиймээс арьсаа зөв орчлох нь амьдралын чухал хэсэг мөнөөс мөн. За ер нь бол юу ячжээ? Арай их хоол иччих. Энийг аваад явчих. Бас 100% хуваарлахгүй бол нэг дор бас хидчихэд яах вэ? Бас жоохон орой морой өсөж магадгүй шүү дээ. Тэгээд бидний бас ирэхэд 10 хоног байгаа юм чинь бас жоохон бэлэн байдалтай байх хэрэгтэй. Ойр орхон баг иддэг үстэй ер нь бол нэг дорч битээчих гэдэг үстэй. Орой мэдгүй нойр хөвдгөө хүн байгаа шүү би. Тэгэхээр нэг дорч ихэд яах юм? Асуурлаач ихэд яах юм? Орой өсвөл энийг эдий. Үхрийн зүрхүүл зарцах нь баг. Нөгөө гидсний ямар нэг өөх байхгүй хийгээг учраас эцэгтэй яг ерөнхийдөө стай болохоор зарцахгүй учраас оройдоо халуус авч гад идэж. Яавад юм аа. Дээр угаасаа буудлын өрөө байгаа чи ингээ барайхч. Ингээл гарч. Тавар осчулдаг байсан. Усаа урлаад гарсан шүү. Эхний өдөр ингээ хүүд усгах гэдэг юм яах гэдэг юм чи. Гэтэ хоол гоё болжээ. Зүрх. Гэтэ бид нар нэг юм ерөөдөө ойлголцсон. Энэ нэг мөнгө муутайдаа юм уу эсвэл ядарсандаа өхрийн зүрх идэж байгаа ерөөсөө ойлголт биш. Энэ бол ерөөсөө аминд юм агуулсан аягүй сайн хоол. Зүрх 5 цул хоол идэж байгаа. Зөндөө хүмүүс байгаа. Энийг бол одоо бид нар өөрсдөө ойлгоод гизээг өсвөл хийддэг болсон. Бид нар чинь ерөөдөө бол малчин малтай арт юм шүү дээ. Тэгээд гол нь хаврын тарчих цагт мөнгө байгаа ч гэсэн ямар ч зүгээр гомын төмс тань идмэрг байна. Монгол хүн болохоос махаа идэх хэрэгтэй. Тэгэхээр зүрх идэж байгаа. Тэгэхээр буруу ойлголт төрөөсөө байж болохгүй. Дэх нь үед набуур гээд жижиг хийгээд хамгийн хамтхан хоол хүнсний цах дээр байдаг гэсэн бол одоо энэ бол хамгийн уураг агуулмжтай. Эрүүл гоё хоол шүү. За өрөөндөө. Ерөнхий эвийн тэтгэгч эзэгтэй таны эрүүл сонголт. Ядаргаа тайлах. Янзтай ясны шүл.
tasty. So tasty. Аз жаргалыг хамтаал Мотлоо брэнд. За, миний охин хизээ ирэх шин. Энэ жил ахаад очиж амжихгүй юм шиг байна. Дараа очие. Одоо очиж амжихгүй нэ гэж хойш тавилгүйгээр ижи аав дээрээ очиж сансан сэтгэлийн дэвтээгээрээ сансан хүнтэйгээ уулзах мөч хамгийн жаргалтай. Газрын шимээр амьдралд амт нэмнэ. Газар шим. Йоо, хичээл их гэсэн чи өсөөх юм. Golden Globe-ийн шинжлэх амсаад үтэлтэй. Нэр юм уу? Бэлг чанар. Вау! Монгол амт. Дэлхийн амтыг Монголд үйлдвэрлэв. Golden Globe. Аз жаргалыг хамтаал Мотлоо брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Globe брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч газрын шимээр амьдралд амт нэмнэ. За шүгэдэл яа дээ. Өөрийгөө бусдтай бүү зүрл. Ойд өөрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байдаг нэгэн хэрэг амьдрдаг байж гин. Гэтэл нэгэн өдөр хэрэг хун шувууг олж хараад тэр хүн ямар гоё цагаан өнгөтэй, харин би ямар муухай хар өнгөтэй юм бэ? Энэ хунч дэлхийд ирэх хамгийн аз жаргалтай шувуу байх та хэмээн боджээ. Тэгээд хун шувуунд өөрийн үзэл бодлоо хэлтэл хун хариуд нь ингэж хэлж: үнэн дээр би тод шууг харах хүртлээр өөрийгөө энэ дэлхийн хамгийн аз жаргалтай шувуу гэж боддог байлаа. Учир нь тод хоёр өнгөтэй шүү дээ. Тиймээс би одоо тод шууг хамгийн аз жаргалтай гэж боддог болсон гэжээ. Ингээд хэрэг тод шуутай уулзахад тод би тогсыг харахаасаа өмнө өөртөө итгэлтэй үнэхээр аз жаргалтай нэгэн байлаа. Харин одоо бол үгүй. Учир нь би хоёрхан өнгөтэй, харин тогс маш олон сайхан өнгөтэй байж штэ хэмээжээ. Эцэст нь хэрэг тогстой уулзахаар амтны хүрээлэнд очиход 100 хүмүүс тогсыг харж зургийг нь дарж байлаа. Ингээд орой болж хүмүүс амтны хүрээлэнгээс явах үед хэрээнд тогстой уулзах боломж гарлаа. Хэрэг таныг харах гэж өдөр бүр 100 хүмүүс ирэх юм. Харин тэд намайг хармагцаа шууд л хөөж туудаг. Миний бодлоор та энэ дэлхийн хамгийн аз жаргалтай шувуу байхаа гэхэд тогс. Би үргэлжил өөрийгөө хамгийн үзэсгэлэнтэй, бас хамгийн аз жаргалтай шувуу гэж боддог байлаа. Гэхдээ би өөрийн үзэсгэлэнтэй байдлаасаа болоод амьтны хүрээлэнд хоригдож байна шүү дээ. Яг үнэндээ чийлд хоронд хоригддгүү эрх чөлөөтэй шувуу биш гэж юу? Би хэрвээ хэрэг байсан бол дураараа хүссэн зүгтээ дүүлэн нисэх байсан. Тэгэхэр чийл хамгийн аз жаргалтай юм байна гэжээ. За тэгээд доор нь сургамж гээд 3 үйлбэр бичсэн байна. Өөрийгөө бусад хүүхдүүдтэй бүү харьцуул. Учир нь чи бол дахин давтагдагшгүй тэр гайхамшигтай хүүхэд энэ дэлхий дээр хинч яг чам шиг байж чаддгүй юм шүү дээ гэд сургамж нь ингээд доор нь бичсэн байна. Энэ хар хэрэг зураг нь ингээд гарцсан байна. За энэ үлгэрийг уншаад хөөрхөн хүүхдүүд маань та нар юу бодсон зүйлээ бүгдээрээ ээж автагаа хуалцаарай. Хүн болгон өөр өөр гэсэн онцлогтой, хүн болгон өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй, хүн болгон өөрийн гэсэн ухаантай. Тийм учраас хинтэй ч өөрийгөө бүү харьцуулаарай. Чи хамгийн хөөрхөн нь, хамгийн мундаг нь, хамгийн ухаантай нь. Тийм болохоор хөөрхөн хүүхдүүд маань өөрсөндөө итгэлтэй байгаарай. За ингээд телевиз үзэж байгаа бүх хүүхд багчууд маань бүгдээрээ сайхан амарцгаарай. Баяртай. Монгол улсын баруун хязгаарт
нэгэн өдөр өнгөрч нар жаргаж байгааг хараа сууж байна. Гоё, үнэхээр гоё наа. Энэ үлгийн сомч нь ингээд эргэн тойрог ерөөсөө ингээд уул хайрхнаар ингээд одоо хүрээлэгдсэн ийм сайхан газар, сүрдэм сайхан байна. Тэгээд цагаар сайхан байна шүү дээ. Тэгээд энэ чи юу юм бэ шүү дээ. Яг ер нь ихэгдэл мэдэх бах. Одоо Улаанбаатарт миний Улаанбаатарт 21 цаг 30 минут болж байгаа бол Монгол орны баруун хязгаарт 20 цаг 30 минут болж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр бид нар нөгөө энэ Баяуулгийнхантайгаа цаг маг тоглохдоо ерөнж байгаа цагийн мэдрэмжтэй байхгүй бол үл ойлголцол гарах юм шиг байна гэж бодцуулаа. Тэгээд яг нөгөө үлдэгдэл хоолоо жоохон ширтэнгүй маягтай бодлогошронгуй унтахынхаа өмнө халбагдчихад унтандаа гэсэн бодолтой. Тэгээ би сая энэ нэвтрүүлэгт орно гэж бодоод YouTube-ээс үзлээ. Хандлт мантал амар өндөр юм байна. Тэгэхээр нэг бүтээгдэхүүнүүд айгүй өндөр цензур тавьд юм байна гэж би ойлгосон. Тэг яг энэ эднэртэй ихтэй хурж идэж болохгүй л байгаад байгаа шүү дээ. Би чи ер нь бол та нар чи айгүй заваа юм байна шүү дээ ер нь. Идэж болохгүй гэдэг дөрөв зохиоч 6000-аар торгон шүү найзаа гэдэг байгаа мөртлөө ширээн дээр ингээд юм үрчих чи айгүй төвхтэй байгаа байхгүй юу. Гэхдээ яг зөвхөн би мэдээллийн чанартай юм хэлчихье. За яг мараа биш. 21,000 реалити шоу нэвтрүүлгийн 22 дахь цувралын эхний дугаард энд жаргаж байна. Энэ нутгийн сайхан орчинд бидний нэвтрүүлэг эхэлж амьдралын жижигхэн сорилтууд том хүмүүжил болж хувирна гэдэгт итгэлтэй байна. Монгол эх орны минь уудам тал нутаг, цэлгэр тэнгэр, цэвэр агаар нь сэтгэл зүрхийг баясгаж хүнийг эрч хүчээр дүүргэдэг билээ. Үзэгч та бүхний хайр халамж дэмжлэгтэйгээр манай хоёрын аялал үргэлжлэх болно. Таны хоол бол ажгүй байна уу? За тэг. Таны өргөчөнд яг юу вэ одоо ер нь? Миний өргөчөнд үү? Одоо ингэж хэлчих юм уу? Өөрөө л мэд. За хэрчгүү. За харин тэгээ танаа ер нь гэр бүлийн хөдөлмөрийн хуваар ямар байдгийг? Тэгэл хин илүү боломжтой байгаад байна те цаг хугацааны хувьд. Тэр нь л илүү хөдөлгөндөө.